Хүний амьдралд нэг их юм хэрэггүй гэж хэн хэлдэг байна. Надад л амар их юм хэрэгтэй. Муухай гэж. За сайн байцгаана уу? Бүгдээрээ сайхан шинэлцгээсэн үү? Би нэг төрсөн өдрөөрөө влог хийн гэж алгалсан хүн байна. Би тэр өдөр амар завгүй байсан юм аа. Би тэгээ влог хийж чаддаг байхгүй. Тэгээ тэрнээс хойш ажилдаа дарагтаад цагаан сармаар гисэртэл өдийг хүрлээ намайг уучлаарай манайхаа. За тэгээд миний авсан юм бол хоод омшгүй их юм бэлээ. Би тэгээ заримыг нь яг юу авснаа санахгүй, эсвэл хизээ авснаа санахгүй байгаа учраас санаж байгаа хэдэн юмнуудаа оруулъя. Та сайн сууж ивөө, сайхан шинэлцгээсэн үү? Алт мөнгөийг цуглуулах уу? За шууд эхлэе. Би энэ зүгийг харууллаа. Харуулаг байх тий. Ямар ч гэсэн аалтаас ийм зүг авсан. Тэгээд энэ зүг айгүй ихэнд байгаас нэгцэхгүй. Тэг би одоо хараадсан чи тийм гой зүг бол биш үү? Таалагдж байгаа нэг юм байгаа энэ зүгт. Үнэхээр гой том зайтай. За биишээгаа ингээд амар хэмжигдэг. За биишээгаа ингээд хоол ундаа чигтэй. Тэг би энэ зүг ер нь л хизэж хаадаггүй. За одоо өцөөд ухаа хаахлаар юм ухчихдаггүй. Би тэгээ ингээд бариавж идэг. Тэгээд би нэг аалтаагаас Pocket Zero ашиглаад 6 хувааж төлсөн. Би хэдэн үнэтэй л марчлаа. 299-с маха. Тийм бай. Тэгээ хувцсыг бол тоо томшгүй ихээр авсан байл. Тоо томшгүй заадлаа. Тэгээ хувц аав үлээ. Тэгтээ яах вэ? За ямар ч гэсэн өнөөдөр би энэ өмссөн байгаа малгайгаа болохоор пиндодоос авсан. Би ер нь ойр үед табоо ашиглахаас илүү дандаа пиндодо ашиглаад байгаа юм байна. Тэгээд энэ малгай хэдэн үнэтэй лээ. За нэг иймэрхүү үнэтэй байсан. За тэгээд одоо энэ өмссөн байгаа энэ хослоос пиндодоос авсан. Тэгээ энэ хоёр бол хос биш. Би тус тустай авсан аахгүй юу? За босч үзүүлээ да. Тэгээд ийм байна. Тэгээд би нэг жоохон багтуулаад авсан билээ. Яагаад вэ гэхлээр ямар нэгэн хувцас өмсөж үзэх үед би дандаа ингэж үздэг байхгүй юу? Өмсөж үзэж байгаа тохиолдолд тэгээд миний гарнаас ер нь ингэж илүү гараад багтчихвэл багтчихна л гэсэн үг. Тийм байгаа. Тэгээд даачуудаа энэ дэлгүүрээс би хувцас авбал жоохон нэг арьсмаар томруулж авах гэж бодоод энэ нэг хөөрхөн хослол агаад. Би ийм хослуудаа айгуу дуртай. Ер нь би хослол айгуу дуртай. Айгуу хослол худалдаж авдаг гэж хэлэх үү. Наад адилхан хосл авдаг гэдэг байхгүй. За ямар ч гэсэн тиймэрхүү байна. Энэ хосл маань болохоор нэг иймэрхүү үнэтэй байгаа. За тэгээд энэ хувцсыг танилцуулна гэсэн чинь цаал худалдааны төвийн 2 давхартай байдаг. Ямар шоп бэлээ. Би нэг нэрээ санддаг байхгүй юу? Lorraine гэдэг дэлгүүрээс би энэ цамцыг хяндралаар авсан. Энэ нэг 25,000 төгрөг гэжсэн байгаа. Тэгээ аюу хөөрхөн охинлог цамц би нэг ийм ингэртэй ийм тортой ийм охинлог цамц авъя гэж боддог гэсэн. Тэгээд хяндралаар 25,000 төгрөгөөр авсан. Тэгээд тэр дэлгүүрт аюу хөөрхөн гой цамцнуудаас зөндөө хямдарчихсан байлаа. Та очиод аваарай. Би яг нуруу гаргасан цамц авъя гэсэн чинь нэрээ миний нуруу чинь нүл царив шүү дээ. Тэгээд ичээд бэлсэн байдаг юм. За тэгээд тэр Lorraine гэдэг дэлгүүрээс би бас 20,000-аар энэ топыг авсан. Айгу хөөрхөн топ байгаа. Тэгээ би энийг юу өмсөхтэй авсан. Хуасаа үзэхтэй авсан юм байна. Хөргмаад бас хямдралаар 20,000. Энэ болохоор миний 1 сард худалдаж авсан топ байгаа. Тэгээ би энийг ер нь айгу тийм чөлөөтэй хөдөлж байгаа үедээ өмсөж авах айгу нэмэгхэн топ. Тэгээд миний ажилдаг газар маань айгу халуун газар аахгүй юу? Шилэн барилгатай болохоор ер нь айгу халуун. Тэгээ би ийм гоё мөр гаргасан хөөрхөн топ. Тэгээ би ер нь ажил дээр өмсч чадаагүй яагаад вэ гэхээр ер нь би ажил дээр дандаа юм битүү хувц өмсдөг болохоор мөрөө гаргах гэж жоохон ичээд байгаа. Тэгээ 100 болохоор гоё өмсөж өгч. Тэгээ би энийг болохоор нэг удаа клабд өмссөн. Ёстой зүг сонголт байсан мөлий. Клаб бүр амар халуун заа. Ер нь би джинсэн юбг өмсдөг. Надад джинсэн урт юбгнууд байдаг болохоос джинсэн богино юбгнууд байдаг байхгүй. Би тэгээд джинсэн цэнхэр богино юбг авах гэж байгаа дандуураад харин авцал. Тэгээ надад энэ юбгээс таалагдахгүй байгаа. Би нэг ч удаа өмсөөгөө. Дээрээс нь аюу том юбг заа. Миний бодлоор баг энэ XL харьцмаар хаа. Аюу том байгаа байхгүй юу. Тэгээ миний бэлхүүсээр аюу том доод. Тэгээд би ядчихэд л ер нь харангийн хувцсанд нэг тийм дуртай биш болохоор тэгээ яг байж лээ. Тэгээд нэг стил имиж хийх өдөр нэг ирэх баха тэгж бодчих. Тэгээ би энийг бас пиндодоос авсан. Иймэрхүү үнэтэй. Би одоо энийг уг нь 100 өмснө гэж авсан байхгүй юу. Гэтэ хамгийн гол шалтгаан яагаад авсан бэ гэхлээр энэ одоо уртл нь хаана. За би ийм палаж авсан байгаа. Тэгээ би нэг угаагаад эндүүдээгүй байгаа. Энэ ер нь угаасаа би ингээд босгоод харуулсан ч гэсэн айгу замбраагүй палаж байгаа заяа. Тэгээ эндүүчлээг гоё палаж. Би танаас ингээд зургийг харуулъя. Би энийг болохоор төрсөн өдрөөрөө
өмсөе гэж авсан байгаа. Тэгээ энэ нь болохоор 5-оос авсан. 50,000 байсан баха. Тэгж бодож байна. Тэгээ айгүй гоё палаж өмссөн чинь бүр айгүй харагчлаа. Би тэгээд хүүхдэн баяраар ч юм уу 100 ер нь гангараанда өмсөе гэж бодоод байгаа. Дараагийнх нь энэхүү топ байна. Энэ бол үнэхээр хөөрхөн топ. Би угаасаа бүр яг ийм топ хаадсан аахгүй. Би нэг сакс үзэгтэй өмсөе гэж авсан. Тэгээ тэрнээс өмнө зураг зурхтай өмссөн. Айгүй гоё топ. Эндээ ингээд ийм төмөртэй заяа, ийм цээжний төмөртэй. Тэгээд энэ болохоор ингээд хүзүүгээр ороод айгүй гоё харагддаг. Ингэж харагддаг байгаа. Тэгээ би энийг болохоор 5-оос лүү биндөө дугаас авсан санагдаж байна. Бас нэг иймэрхүү үнэтэй өмсчхөр үнэхээр хөөрхөн харагддаг заяа. Тэгээ би энийг өмсөд саксаа үзэж чадсныг бол сакс үзег байгаа. Одоо өнгөрсөн. Ингээд миний заллингийн хувц явж байна. Би ер нь ингээд аюу гоё тийм офис хувцнууд цуглуулъя гэж боддог байхгүй. Одоо миний өмсөж байгаа шиг. Тэгээ би иймэрхүү юу захисан. Хослол захисан. Тэгсэн чинь над дээр ирсэн хослол нь энэ заяа. Энэ юу вэ? Энийг ингээд хинт тоож өмсгөөргөө байгаа зү. Энэ өнгө мөнгө нь яаж байгаа. Тэгээ бүр ингээд материалаас шал ондоо заяа. Тэгээ би ингээд хэрүүлээд буцаа хийж утсан чинь тэр үедээ залхахад буцаагаагүй маа. Одоо ингээд миний буцаах хугацаа өнгөрцөн за. Тэгээ ингээд шорт мортно гэж үнэн хэлгийм. Энэ одоо пижак мөн үү? Мөн пижак та нар энэ материалыг хардаа. Тэгснээс худлаа саатаачих шиг. Тэгээ ямар ч гэсэн ингэж залилсан байдаг юм. Би ер нь баг залилдаг байхгүй. Гэтэ энэ дэлгүүрийн рейтинг яалтчгүй айгүй сайн байсан. За ер нь бол айгүй тийм сайн үнэлгээтэй дэлгүүрээс авахгүй. Тэгээ би итгээд авсан чинь ийм авсан. За тэгээд битгүй. Тэгээ хохин ижилээ да өөртөө. За дараагийнх нь болохоор за энэ хосол байгаа. Энэ зэмэр хосол эндээ ингээд хөөрхөн энэ одоо юу гэх юм бэ нэг ийм банк хийчмэр ийм алчуур шиг алчуурын цааш нэг ийм юмтай. Тэгээд би энэ хослыг бас ингээ арьсмаар захиалсан байхгүй. За юуны магаад ингээд те бас л ер нь миний арьсмаар авах гэж захиалсан чи үнэхээр том за. Бүр үнэхээр том XL захиалсан юм шиг ирсэн заяа. Тэгээд би ингээд хятад дэлгүүрүүдийг би тэгээд ойлгодог байхгүй. Заримдаа арьсмаар захиалахаар багт чинь одоо миний өмсөж байгаа нь бол ийм заяа. Энэ ч гэсэн тэгээд би ойлгохгүй байхгүй. Энэ одоо Европ хүүхнүүдэд зориулсан юм уу? Тэгээ энэ болохоор бас ингээд энэ пижак нэг гоо том хармаатай тэр нэг таалагч байхгүй. Тэгээд ийм юу бөхтэй. Юу бүх гоё байгааз. Тэгээд ийм хосол байгаа. Тэгээ би энэ хосол дээрээ биш үү? Зохицуулаад би энэ хослын малгайг ерөөсөө авах гэсэн байхгүй. Би ер нь яг хослол бүр өөрсдийн гэсэн малгайтай ах хэрэгтэй гэж боддог хүн байхаа. Тэгээд тэгээ би малгаас тэгсэн чинь өнгө зөрчсөн. Тэгээ яах вэ малгай нь гоё юм да. Тэгээ энэ болохоор нэг тийм тэнгэрийн гэх юм болов. За энэ ямар ч гэсэн нэг өөр цэнхэр. Надад нөгөө нэг өнгө код мод сайн мэддэг хүмүүс намайг үзээд одоо шоолж байгаа хта. Энэ юм цэнхэр. Тэгээ энэ болохоор нэг туркоиз гэдэг лөө. Ямар ч юм өнгөтэй. Ийм жоохон ногоон дуйтай байгаа. Энийг өмсч үзег байгаа. Тэгээ би энэ малгай талнаас залхуур удах. Ямар ч цаг өмсөд үзье. Тэгээ мэдхгүй гоё өмсөж чаддгаа манайхаа. Тэгээ саяны малгайг нэг гоё стил хийж чад гоё өмснө. Сайн өмсөе гэсэн чинь хал уцчихлаа ёо. За дараагийнх амир оръё. Тэгээд би ингээд доогоор судалтай өмд ер нь өмсөе гэж бодоод байгаа байхгүй. Тэнгууд миний бүх судал гинэ. Тэнгууд миний бүх өмднүүд айгу дээгүр судалтай учраас би энэ доогоор судалтай жийсэн өмд захиалсан. Тэгээд энэ маань болохоор ийм сул өмд заяа. Тэр чигээрээ ингээд шулуун, гуяраа барихгүй, шилбэр барихгүй ийм тарпез гэдэг үлээ. Бараг тийм тарпез маягийн тэгээд айгүй урт заяа. Тэгээд би яг ийм над чиг урт хөлтөө өмс зориулсан. Тэгээд ийм доогоор судалтай ийм өмднүүд ер нь хайгаадсан аахгүй. Тэгээд тэрийг оолсон. Би нэг бас пиннүүд бас нэг иймэрхүү үнэтэйсэн. Тэгээд энэ айгүй гоё өмд. Би бүр энэ өмдийг аваад эхний 7 хоног баг өмссөн баха. Би өмнөдөө ингээд угаал өмсөл их халтар болгоол байгаа заяа. Ер нь миний өмднүүд өмссөн тэр өдрөө халтар болчихдог байхгүй яа. Гэвэл би газар аягүй суудаг. Би ажил дээр газар суучдаг байхгүй шалан дээр суучдаг. Тэгээд яа нэгсэн чи сандалгүйг ойлгочихгүй дээ. Гүү шүү манайхаа. Би зүгээр ингээд энэ тэнд зураг мураг аваад эсвэл стори хийгээ явж байхаар хөлн дээр суучдаг байхгүй. Тэгээд тэрнээс талаад миний өмд балер болчихд юм аа. Би оффистаа сандал ширээтэй манайхаа. Бити наа буруугаар ойлгоорой.
Тийм байна. За гоо сайхны юмнууд руу орцгоё. Найз төрсөн өдрийн бэлэг гээд Beauty Secret-ийн эрхийн бичиг өгсөн байгаа. Тэгээ би тэр эрхийн бичгээр энэ Азармын юм болоо Азерийн юм болоо. Та мэдгүй ямар ч гэсэн ийм бор цэмшиг нью дүнхтэй юм уруулмуудыг хасан байгаа. Би төрөгцсөн байна. Надад аюу таалагдчихж байгаа. Энэ болохоор жоохон тийм мат маягийн бодог байгаа. Тэгээд яг адилхан брэндийнхэн хацар өнгөлөгчийг авсан. Ийм хацар өнгөлөгч. Тэгээ би бас яг ягаан хацар өнгөлөгчнөөс илүү бас ийм оранж өнгийн хацар өнгөлөгч аав гэж боддог гэсэн аахгүй. Тэгээд энэ хоёр хасан ба. Баярлалаа, саруулаа. Тэгээд ямар ч гэсэн найзны юм таалсан. Тэгээд надад энэ нөгөө Note Cosmetics-ийн энэ нөгөө нэг надад энэ Note Cosmetics-ийн уруулын өнгөлөгч айгу таалагдчихсан учраас эрхийн бичгээр надад нэг 30% хөнгөлөлтөж эрхийн бичиг өгч ирсэн аахгүй юу? Худалдаа авалт тэгээд бид нар эрхийн бичгээр энийг хямдруулаад ихтлгүүрт өгдөг салбараас нь хасан дээр надад айгу таалагдчихж байгаа. Надад сахтууд нөгөө нэг ямар уруулын өнгөлөгч хэрэглээд оруулчин гэж галзаад байдаг байхгүй. Би уусаа ямар ч уруулын өнгөлөгч хэрэглэсэн айгу их давхарч төрөхдөг болохоор ер нь айгу галзаа харагддаг байх гэж би боддог заяа. Тэгээд энэ аяа гоё өнгөтэй. Тэгээд би энэ Note Cosmetics-ийн 03 гэдэг өнгөнөөс хэрэглэж байгаа. Тэгээд яг нэг сул тал муухай амттай. Хаяа амттад гэдэгхгүй. Амтан даалагддаг юм. Бастай яг гэхдээ бас энэ чи идэх ёс юм чи. За тэгээд өнөртөө оснууд бэлгэнд ирсэн. Энийг болохоор манай ээж Валентины өдөр надад өгсөн. Хөөхөн байгаад тэ Валентины бэлэг гэд би тэг энийг харчаад эрэгтэй өнөртөө осон болоо гэж бодоод манай эрэгтэй найз нь Lacoste гэд брэндэд айгу дуртай ахгүй өнөртөө осонд нь айгу дуртай. Тэгсэн чинь эмэгтэй өнөртөө ос хэлсэн. Тэгээ би нэг их тэгж өнөртөөс төрөхдөг байхгүй. Тэгээд үнэр нь нэг тийм элегант үнэртэй заа. Би одоо өөр юу гэж дүрслэхэл мэдэхгүй ямар ч гэсэн миний үнэр бол биш ээ. Тэгээд утгагүй юм үнэрэнд дуртай болох хаа энэ үнэртэй бас хугацаанд дуусна гэж байд юм болоо манайхаа. Комент хийрээ. За тэгээд ийм Jimmy Choo-гийн үнэртээс найзууд бас бэлгэнд өгсөн байгаа. Энэ аяга гоё үнэртэй. Хүн багтаасаад нөгөө. Тэгээд би энийг болохоор байнга төрөж байгаа байхгүй талдаа орсон байна. Тэгээд аяга гоё үнэртэй тийм сэрэг үнэртэй тэр нэг таалагддаг. Тэгээ би нөгөө нэг TikTok дээр аяга алдартай болоодсэн 345 гэдэг тосыг нь би аваад одоо ингээд өдөр болгон төрөхэд дуусгачтанд орчин. Тэгээд энэ тостаа надад үр дүнгээ өгснө хөлөө өгөөгүй. Гэтэ угаасаа миний бодлоор заяа миний ингээд идэж ууж байгаа юмны одоо би чи ингээд Pepsi-д аягүй дуртай ш. Миний чихрийн хэрэглээ аягүй их байгаа болохоор миний нүүрэн дээр байгаа юм тэгэж хурдан арилахгүй байх ганц тосонд найдаад тэгээд тэр ундаа уугаад ивэл ингээд хിവэрэл л ш. Тийм учраас би бас юу яа гэж бодож байгаа ер нь чихрийн хэрэглээгээ багасгаад идэж ууж байгаа дотроосоо ирүүлж байгаа тэгээ хамт төрхөл илүү найдвартай хахаа гэж бодож ямар ч ихсэн энэ тосыг дангаар нь төрхэд идэж ууж байгаа юм маань хിവэр байгаа болохоор нүүр маань хിവэрэл энэ да. За. Тэгээд нүүр маань батгассан учраас энэ Skin Life-ийн угаагчийг хэрэглэж байгаа. Тэгээ айгу сайн угаагч өмнө надаас айгу хэрэг болж исэн угаагч. Тэгээ маа найз санал болгочихсон. Тэгээ би энийг авсан байгаа. Тэгээд миний энэ сүүдэр дуусаад тэгээ би нөгөө Орсын Evelyn гэдэг брэндээс нөгөө сүүдрийг авсан. Тэгээ энэ сүүдэр надад айгу таалагддаг. Заяа юу гоё тийм ямар өнгөтэй гэх юм бэ? Гоё бор өнгөтэй. Гоё бор өнгөтэй сүүдэр байгаа. Тэгээд энийг авсан. Юу вэ? Тийштэй. Сайз авсан. Тэгээд энэ сайз л таалагдахгүй байгаа. Би энийг Pinduodo-гоос авсан байхгүй юу? Би яг энэ сайзыг ингээд энэ юунд толгойн ингээд иргэдэг болов гэж бодсон. Яа тэгж утсан юм бол угаасаа л зурагнаас нь харахад л иргэдэг нь тодорхой байгаа. Энэ зүгээр л ингээд чичирдэг заяа. Зүгээр л ингээд чичирдэг. Тэгэл болоо. Тэгээд ингээд яг тийм шүд сайн угааж байгаа юм шиг тийм мэдрэмж өгдөггүй. Тэгээд дээрэс нь айгүй тийм зөөлхөн үстэй. Тэгээд би энэ сайзыг хэрэглэхэ болсон байгаа. Би ажил ингээд 12 ширхэг толгойтой авцсан. За ингээд толгойн сольж болдог байхгүй юу? Сард угаагаа солил эсвэл хүснээр ингээд сольж болдог. Тэгээд би надад энэ сайжрээс таалагдахгүй. Тэгээд ажил манай ээж бас цагаан сарын бэлэг гэдэг надад ийм сайз өгсөн. За тэгээд надад 2 ширхэг ийм сайз. Ийм сайз бити аваарэ манайхаа. Та бүхэн маань намайг гутланд дуртаг мэдэх баг. Би тэгээд сая 1 сард өглөө 2 сард бүр 2 ширхэг гутал авчихсан. Тэгээд одоо яана. Гэтэ яг би уус амар дуртай байсан юм аа. Тэгээ би энэ Chic
За тэгээд би энэ Chic and Cheap билүү? Cheap and Chic билүү? Тэр дэлгүүрээс би энэ гутлыг авсан байгаа. Надад энэ гутлын хамгийн таалагдсан юм нь ийм эндүү мултай гутал гэсэн байхгүй л ингэ үзүүлж байна. Ийм эндүү мултай. Тэгээд энэ чинь ямар төрөйдөд давхар төрөйдөд өглөө тийм нэртэй. Тэгээд энэ бас айгүй өндөр өсөд гутал заяа. 11 см хаа 12 см ч гэлөө. Тэгээд ийм эндүү мултай учраас маш хүл дэвтэйгэн. Тэгээд надад энэ уралж байгаа оншоор таалагдсан. Уг нь өөр өнгөтэй байсан бол надад бүр их таалагдах байсан баг. Тэгээд зөвхөн хар өнгөтэй байсан болохоор би тэгээд за авъя гэж жаад авсан байгаа. Тэгээд миний нөгөө цагаантай харьцуулахад бол жоохон нэг тийм нугларсан стилтэй байгаа. Миний нөгөө нэг цагаан гутал чинь болохоор шууд ийм штэ ингээд эндүүдсэн юм шиг юм. Тэгээд энэ болохоор угаасаа стил имиж нэг ийм нуглараа үссэн ийм стил имижтэй байгаа. Тэгээд би энэ гутлыг нэг авснаас нь хойш нэг 2-3 л өмссөн баг. Тэгжээд стил имиж болохоор дахиад өмсөе гэж бодож байгаа. Одоохондоо би нэг амар ингээд бүх захаар болгомоор байгаа байхгүй. Тэгээд би энийг өмсөхгүй байгаа. Тэгжээд нэг өмснө. Тэгээд энэ болохоор 168,000 төгрөг байсан. Тэгээд би энийг Pocket Zero-гоор авсан. Тэгээд би одоо ч гэсэн төлж байгаа тэрийг. За тийм байна. Дараагийн гутал нь шүү дээ. Ийм дөрөвтэй гутлуудын хайрцаг айгу том байх юм да. Дараагийн гутал нь болохоор би Pinot-оос авсан гутал байгаа. Би нөгөө нэг Angelina Volshino-гоос ийм ягаан гутал авмаар байсан байхгүй юу? Тэгсэн чинь миний ярьцмаар байхгүйсэн заа. Тэгээд би оронд энийг авсан байгаа. Энэ болохоор би өмсөө заан болох зэрэг харчиг байгаа. Намайг уучлаарай. Би амар ятраад исэн юм аа яг үнэ хэлэхэд. Би нэг хуасагийн тоглолтын дээр өмссөн бохгүй анх удаа гаргаж ирж. Тэгээд энэ болохоор ийм лакан ягаан өсгийтэй гутал байгаа. За өсгий айгүй өндөр өвн бас 10 см байх гэж би бодож 9 см ч юм уу. Тэгээд ийм байгаа. Дотор тал нь бас нэг ийм зөөлхөн заа. Тэгээд энэ ер нь эвтэйхэн гуталтай би хуасагийн тоглолт бүхэл бүтэн 7-8 цаг энэ гутлан дээр зогссон байдаг юм. Тэгээд лакан ийм гутал байгаа. Энэ тас стил имиж бүрдүүлэхэд айгүй хэцүү гутал илээ ер нь бол заяа. Өөр яг ингээд ягаан амьдар өмсчгөр ягаан гаж тавигддаг. Тийм учраас энэ гутлыг ингээд стилийг өмснө гэдэг чинь бас ингээд имиж бүрдүүлнэ гэдэг чинь айгүй хэцүү юм байлээ. Би ер нь тэгж бодсон. Тэгээд энэ цахилгааны ажил ийм гал ягаан за. Энэ шиг ягаан байж болоогүй махта. Тэгээд ямар ч гэсэн ийм хоёр төрөйтэй гутал авсан байгаа. Баахан дөрөвдөг гутал авсан. Тэгээд энэ бол харьцангуй хямдхан үнэтэй. За би үнийг нэг 30,000 ч 40,000 гэж бодож байна. Иймэрхүү үнэтэй. Бахал гуталтай боллоо дээ яана. Боо ятарчлаа. Өөр танилцуулах юм юу вэ? Тийштэй миний алтан шанх. Биштэй. Ийм толгоон гоёл цагаан сараар зүй гэж бодоод худалдаж авсан байгаа. Тэгэхэд би мөнгөн завья дээр очиод ийм толгоон гоёлыг шанх гэдэг юм бэлээ. Тэгээд ийм шанх авъя гэсэн чинь 1 сая төгрөг гэсэн аахгүй. Тэг яагаад 1 сая төгрөг юм болоо гэд харсан чинь цэвэр мөнгөөр хийсэн шанхнууд чайгүй үнэтэй гэдэм юм. За уусаа арахгүй хин гой гонч хийж байгаа юм чаа. Энэ шанх болохоор төмрөөр хийсэн. Тэгээд ингээд шаар бодцсон юм байгаа. Тийм болохоор айгүй хямдхан 48,000 төгрөг. Тэгээд энэ шанхнуудыг Монголд хийдэггүй урд хийдэм билээ шүү нэрээ. 5 баатар харсан чи зөндөө илээ. Тэгээд би энийг болохоор бөмбөгрөөс авсан. Бөмбөгрийн ямар дэлгүүр байлаа. Би бас фэйсбүүкээр хайжгаад яваад цаахгүй. Тэгээд 48,000-аар авсан. Тэгээд ер нь яг ийм шанх зардаг газрууд зөндөө өгдөг цаа. Бүр айгүй гой шанхнууд өгдөг. Тэгээд 70,000, 100,000, 200,000 ч гэсэн ийм шанхнууд байдаг. Тэгээд би сая цагаан сараар айгүй гойсон. Тэгээд би энэ шанхыг нэг гой юм юу юм бэ гэж утсан. За энэ хоёр тал нь ингээд авахчдаг байхгүй. Тэгээд шинжлэр ингээд титэн болгочих юм байна гэж утсан. Тийм байгаа зү титэн байгаа зү. Яа алтан титэмтэй. Яа муухай нэчвэ. За тиймэрхүү байлаа да. Ямар халуун өдөр яваа те. Би тэгээд өнөөдөр юу яагаад өнөөдөр миний машин гарддаг өдөр аахгүй. Тэг би өнөөдөр багшин дэд яваад манай нэг салбар тэнд байхгүй Аз цорын салбар. Тэгээ багшин дэд явж нөгөө салбар дээр очиж бичлэг зураг стори энэ төр авчаад итүг орч итүгний бишиг аваад заяа. Тэг өөртөө нэг төмсдөг бишиг тэг ажлынхандаа мата бишиг аваад итүгний бишигээс найс байсан. Өөртөө 2-3-ыг авдаг гэж тий. Ойтоо үед орсчлаа гэдэг. За өөр авсан юм гэвэл төрхөөний осор байна. Тэгээд энэ болохоор манай намын төлхөөр худалдаалагддаг 3,500 төгрөгийн төлхөөний осор байгаа. Миний машины төлхөөр гэхдээ айгүй халтар болчиход идэм аа. Төлхөөний осор халтар болоод эсвэл ингээд юм хаягдаг балер болчихдог байхгүй. Тэгээд төлхөөний осор авсан байдیں۔ Тэгээд энэ болохоор манай ажлын хүн монитор өгчсэн юм сахиусан тэнгэртэй байгаа. Тэгээд сая миний төрсөн өдрөөр бас надад бас юм гоё
түлхүүрний орсыг хүссэн болохоор миний орд байгаа би хумхийн орд. Ямар хямд болчихоо ёо. Энэ түлхүүрлээ амар хүнд байна. Энийг мартчихсан шүү дээ. Энэ бүр үнэхээр гоё заяа. Миний ингээд худалдаа авалт хийсэн юмнаас хамгийн гоё юм нь бол энэ. Хамтдаа нээцгээе. Энэ хараа. Корсет байгаа. Тэгэд энэ корсет айгу гоё аз. Энэ болохоор би Lotion би буруу очиж магадгүй шүү ямар ч гэсэн энэ газараас авсан. Тэгэд үнэхээр гоё надад ингэ хямдралтай өнөр өгсөн. Амар гоё байгаа зү. Тэгээ би өнөөдөр бичлэгээ оруулах бах энэ Lotion гэдэг газар маань болохоор энэ гоё корсетуудыг хямдруулж байгаа юм билээ. Та бүхэн маань стори руу н ороорой. Тэгээд амар гоё байгаад би бас энийг хямдралтай өнөр авсан баггүй. Энэ болохоор 250,000-аас хямдруулаад 100-аар авлаа, 180-аас хямдруулаад 100-аар авлаа. Ямар ч гэсэн та нарын сувдаа оруулахыг харал та. Тэгээ би ингээ угаагүй баахан өмссөн болохоор ингээд айгу энэ тэнд үрчигээд салбаагаад байгаа хөтө өмсчхөр бүр үнэхээр гоё харагддаг. За oh my god. Тэгээ би чи ингээд ямар ч хөхгүй хөөх шүү дээ. Тэгээ нэг ярьж болох юм болоо болохгүй болоо. Нэг өмсчхөр ингээд амар лаг тийм гоё цээжтэй болчдөг. За би ингээд зураг оруулчих. Тэгээ үнэхээр гоё дээ энэ хямдарсан мэт та бүхэн минь аваарай. Тэгээ энийг бол яалтчгүй гараар угаана би гоё гараар барны савндад угаачээ гэж бодож байна. Цунар бол дуусахгүй маань. Би бас энийг өмнөх влог дээр үзүүллөө яалаа. Нэг юм цэцэгтэй цамц авсан баг үзүүлсэн баха. За яг зүгээр дурдаад өнгөрчээ. Тэгээ манай ээж бас надад ийм цагаан сарын бэлэг гэдэг энэ урдуур ус ороодох яар хэцүү. Надад цагаан сарын бэлэг гэдэг ийм подолк авч өгсөн. Надад би энэ мангаг нь уншиж байгаагүй л дээ. Гэхдээ гоё манга юм шиг байлээ манайхаа. Рен баг гэдэг хамтлаг юм да. Тэгээ айгуу гоё бодолк байлээ. Тэгээ би бас хаа юм сулж хөлөөтэй хувц өмсөх юм айгуу дуртай байдаг. Гэтэ үе ингээд байн ганган байх ч үнэхээр их энерги шаарддаг заа ерөнхийдөө бол. Тэгээ би одоо тэр малгайтай халууцж байна. Тэгээ би энд дуртай. Миний YouTube-ыг үздэг хүмүүсийн маань тийм хагасан дандаа гадаад байдаг хүмүүс элэ. Тийм учраас айгуу хэрэгтэй ах болов гэсэн үднээс бас энэ мэдээллийг хүргэе гэж бодлоо. Та бүхэн маань хэрэг гадаадад ажиллаж амьдарч сурч байгаа бол Монголдо лизингээр байр авах боломжтой болсон байлээ. Invescore компани 2021 оноос хойш одоо гадаадд байгаа монголчуудад зориулаад iLease гэдэг ийм үйлчлэгийг гаргасан байгаа. Та бүхэн маань лизингээр гадаадаас Монголдо байртаа олох ийм боломжтой байгаамаа. Тэгээд ипотекийн зээлд орох гэхээр заавал ингээд Монголд ажиллаж амьдардаг байх шаардлагатай байдаг шүү дээ. Тийм учраас гадаадд байгаа монголчууд маань iLease үйлчлэгийг ашиглаад лизингээр Монголд бас байр авах боломжтой. Тэгээ хамгийн уян хатан нөхцөлтэй юм билээ шүү. Урьдчилгаа 20% төлөөд байр авах боломжтой байгаа. За тэгээд та бүхэн маань Монгол улсын иргэн байх хэвээр, насанд хүрсэн байх хэвээр. За тэгээд мөн 6-аас дээш сар доктортой ажилласан байх хэвээр юм билээ шүү. Тэгээд энэ үйлчлэгийг аваад Монголтой хорон сууцтай болох боломжтой байгаа. Би ч гэсэн гадаад байсан бол энэ үйлчлэгийг сонирхох байсан баха. Яагаад вэ гэхээр Монголд ингээ ипотект орё гэхээр ипотек айгүй хэцүү зөө. Би өөрөө араас нь хөөцөлчихсэн мэдж байгаа байхгүй. Үнэхээр хэцүү. Тэгээ заавал ингээд хамтран зээлдэх бас хэрэгтэй болдог. Ялангуяа одоо тэтгэврт гарах ингээд тэтгэврт гарах байгаа насны хүмүүс ипотек авъя гэхэлэр ингээд заавал ингээд ипотек нь 20-30 жилээр төлөх учраас хамтран зээлдэгч ч юм уу хэрэгтэй байдаг. Тэгэхээр та бүхэн маань iLease үйлчлэгийг ашиглаад гадаадаас Монголд байгаа байр авах боломжтой байх нэ. Тэгээ айгүй дайггүй байгаа зү. Тэгээ айгүй хэрэгтэй үйлчлэгээ учраас бас YouTube-ийнхаа дондор ингээд реклам болгоод оруулж байна. Хамаг юм үзүүлээд өөрөө бүр дэлбэрчлээ борох юм гэж. Одоо би энэ бичлэгийг ингээд эдитлээд тэгээд өрөөгөө цэвэрлээд будгаа арилгаад хувцас дайлна гэж бодохоор л ёо би яагаад ийм залахгүй юм бэ? Та нарт нэг тийм үе байдаг уу ингээл үнэхээр онгод ороод гэрээ бүр ингээл сэгсэдлэн цэвэрлэлтэй. Амар гоё болгоол тэгэл нэг өдөр ингээл залхуурал. Тэг би ажил сая ингээд 7-8 хоног тасралтгүй ажилласан чинь бүр үнэхээр их ядарч जैन. Тэгээ би цагаан сараар тэгж амар урт амарч чадаагүй айгүй богино хугацаанд амраад ажилтаа гялсарсан ба. Хаврааллаач тэр юм уу үнэхээр их ядарч байна. Тэгээ би мааш амрах гэж байгаа мааш 2 өдөр шүү дээ. Тэгээ би мааш гоё үнгүү мүзээ үзье гэж бодоод байгаа байхгүй. Мүзэнд чинь нөгөө үнгүү болцсон гэсэн шүү дээ. Тэгээ би өөрөө гайд идэх ч гэсэн тэр нөгөө Чингис хааны музей руу орж үзег байхгүй. YouTube бичлэгээ бас энд хүргээд дуусгая. Надтай байсан та бүхэндээс маш их баярлалаа. Намаагаас нөгөө нэг хүүе ингээ хувцас үзүүлчихэд өмсөж үзүүлэхгүй маа гэдэг уучлаарай. Миний үнэхээр залхуу өрөөд исэн юм л та.
Тэгээ би ямар азар их хувцастай өмсөө зураг авалцсан ашгүй ингээд сайхан кроплоод оруулчих жоох. Хаа. Яа өдрөл баттай инээд юм бэ яа. За тэгээд надтай хамт байсан та бүхэндээ баярлалаа. Баярлалаа.